Хотод иргэний сургуулиас бэлтгэн өргөдөг Эрдэм подкастынхаа дараагийн дугаарыг хүргэж байна. 2021-с 22 оны хичээлийн жилийн магистр докторийн хөтөлбөрийн эсэлттэй холбоотой эрх зүйн магистр докторийн хөтөлбөрийн онцлогийн талаар мэдээлэл хүргэхээр эрх зүйн нийгмийн ухааны сургуулийн нийтийн эрх зүй танхимын эрхлэгч цагдаагийн дүрэндээ мөхсөлийг урьж оролцуулж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу? Өнөөдрийн подкастыг сонсож байгаа бүх хүнд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. За эхний асуултаа асууя. Манай сургуулийн эрх зүйн магистр докторийн хөтөлбөрийн онцлог нь юу вэ? За магистр докторийн хөтөлбөрийн эсэлттэй холбоотой бас нийт сонирхож байгаа хэн бүхэнд тодорхой мэдээллийг өгье. За манай сургуульд магистр болон доктор хөтөлбөрт элсгэж байгаа хүмүүсийн хувьд их сургуулийн магистр докторийн сургалтын журам заасны дагуу нийтлэг шаардлага шалгуурыг хангаж материалаа ирүүлэх ёстой. За энэ журмын 11-8 дээр нэг онцлог зохицуулт бий. Тэр юу вэ гэхээр магистр докторт элсгэх хүсэгчид бакалавр магистрийн зэргийн боловсрол эзэмшснээс хойш төрийн албанд 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан байх гэдэг шаардлага шалгуурыг тавьдаг. За энэ тохиолдолд бол эрх зүйн магистр докторийн сургалтын хувьд энэ шаардлага шалгуурт уян хатаа ханддаг. Учир нь юу вэ гэхээр эрх зүйч мэргэжилтэй хэн бүхэн манай энэ хөтөлбөрт одоо сонирхож явах юм бол орж суралцах боломжтой гэсэн үг. За мөн эрх зүй магистр докторийн сургалтын хөтөлбөрийн нэг онцлог юу вэ гэхлээр энэ манай хөтөлбөрт элсэн орсноор хичээл салбар эрх зүйн сонголтын хувьд их өргөн хүрээтэй. Нийт эрх зүй тэр дундаа үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүй, за мөн олон улсын эрх зүй, харьцан улсын эрх зүй гэх мэт тийм ээ. Иргэний хувийн эрх зүйн хувьд иргэний эрх зүй, за эрх зүй ерөнхий онлын чиглэлийн хүрээнд ч гэдэг юм уу. Энэ чиглэлүүдээр бол судалгааны ажил бичиж хамгаалахын боломжтой байдаг. Гэтэл манай бусад одоо хөтөлбөрүүдийн хувьд гэмт явдлын эрх зүй гэдэг юм уу магистрийн хөтөлбөрийн хувьд бол чиглэл нь бол нэлээд наривчилсан одоо байдаг бол манай энэ эрх зүй хөтөлбөрийн хувьд бол өргөн хүрээтэй сонирхсан чиглэлээрээ бол суралцах судалгаа хийх боломжтой. За хоёрдугаарт мөн зөвхөн төрийн байгууллагад ажилласан иргэдийн хувьд манад элсэх заавал тийм шаардлага шалгуур тавигдахгүй л гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол эрх зүйч мэргэжилтэй хэн бүхэн манай энэ хөтөлбөрт элсэн суралцах ийм боломж олцсон бол байгаа гэдгийг онцолж хэлье. За баярлалаа. Экстернат хэлбэрээр суралцах тохиолдолд ямар шаардлага шалгуур тавигддаг вэ? За бас магистр докторт суралцахад бол манай энэ их сургуулиас гаргасан журмын дагуу экстернат хэлбэрээр бол суралцахын боломжтой байдаг. За тухайлах юм бол докторийн сургалтанд экстернат хэлбэрээр суралцахыг хүсэж байгаа бол эрдэм шинжилгээ судалгааны 5-аас доошгүй бүтээлтэй. За үүний 3-аас доошгүй нь бол хянан магадлага хийдэг гадаад дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдчихсэн. За эрдэм шинжилгээний бүтээлүүдээс мэргэжлийн ба мэргэшүүлэх хичээлүүдийн багц цагтаа дүүцүүлэн тооцох боломжтой байдаг. За харин магистрийн сургалтанд экстернат хэлбэрээр суралцахыг хүсэгч бол 3-аас доошгүй бүтээлтэй. За үүний 2 нь бол дор хаяж хянан магадлага бүхий гадаад дотоодын сэтгүүлд нийтлэгдсэн байх. За тэр нь мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийн багц цагтаа дүүцүүлэн тооцож экстернат хэлбэрээр суралцах боломжтой. За экстернатаар суралцахыг хүссэн элсэгчийн эрдэм шинжилгээний ажлын агуулга чанар үр дүнгийн талаар тухайн чиглэлийн 3-аас доошгүй эрдэмтдийн дүгнэлт бүхий тодорхойлолт гаргаснаар экстернат хэлбэрээр суралцах боломжтой гэдгийг бол үнэлж дүгнэж одоо суралцуулахын боломжтой байдаг. Тэгэхээр магистрийн хөтөлбөртчдэр, докторийн хөтөлбөртчдэр судалгаа шинжилгээний ажил хийдэг хүний хувьд заавал одоо танхимаар суралцаад байхгүй экстернат хэлбэрийг сонгоод одоо эрдмийн зэрэг цолыг эсвэл магистрийг эрх зүйн магистрийг бол хамгаалах боломжтой. За баярлалаа. 2021-с 22 оны эрх зүйн магистр докторийн хөтөлбөрт хичнээн элсэгт суралцах вэ? За манай энэ жилийн 21-22 оны хичээлийн жилийн элсэгчдийн тоо бол магистрийн түвшинд бол 30 орчим хүн суралцуулахаар за докторийн түвшинд бол 15 хүн суралцуулахаар ийм одоо юутай тогтсон ийм одоо тоо байгаа. Тэгэхээр энд багтаж одоо орохын тулд манай сургуульд бол сонирхсан хүмүүс одоо яаралтай 9 сарын 1-ээс 10-ны дотроо цаг хугацаанд амжаад бүртгүүлэхийг хүсэж байна. За мөн одоо бүртгэгдсэн хүмүүсээс журмын дагуу бол шалгалт авдаг байж байгаа. За энэ шалгалтанд тэнцснээр бол эрх зүйн магистр докторийн хөтөлбөрт бол суралцах бүрэн боломжтой болно.
За баярлалаа. Танд ажлын амжилт хүсье. За баярлалаа.